Хориглолт хязгаарлалт. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нийтийн албан тушаалтанд 22 төрлийн хориглолт хязгаарлалтыг хуульчилсан байдаг. Тус хуулиас улс төрд нөлөө бүхий зарим этгээдэд тавих хориглолт хязгаарлалтын талаар тодруулъя. Улс төрд нөлөө бүхий этгээд гэж нийтийн албаны нөлөө бүхий албан тушаалд томилогдсон этгээдийг ойлгоно. Жишээ нь өндөр эрсдэл бүхий 1-р зэрэглэлийн этгээдэд төр засгийн тэргүүн, засгийн газрын болон парламентын гишүүн, дээд шүүхийн шүүгч, зэрэг хүчний байгууллагын удирдах албан тушаалтан, цолтон, төв банк болон улс төрд нөлөө бүхий намын дарганаар, зэрэг арим, шашны байгууллагын өндөр албан тушаалтан, ахлах комиссар, консул, элчин сайд нар, төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирал, олон улсын болон үндэстэн дамнсан байгууллагын ажилчид, сум дүүрэг аймаг хотын засаг дарга, удирдах албан тушаалтнууд хамаардаг. Хуульд заасан хориглолтуудаас дөрөвдөл 1-р Монгол улсын ерөнхийлөгч, улсын хурлын гишүүн, Монгол улсын ерөнхий сайд засгийн газрын гишүүн, аймаг нийслэлийн засаг дарга, эсвэл түүний эхнэр нөхөр хамтран амьдрагч, хүүхэд, төрөөс санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, хөрөн оруулалт, арилжааны шинжтэй төсөл хөтөлбөр, төрөөс олгох хөнгөлөлт, баталгаа, хандив зээл хүртэгч, эсвэл эдгээрийг гүйцэтгэж байгаа аж ахуй нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч хамтрагч байж болохгүй. 2. Монгол улсын ерөнхийлөгч, улсын хурлын гишүүн, Монгол улсын ерөнхий сайд, засгийн газрын гишүүн, аймаг нийслэлийн засаг даргын эхнэр нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, төрийн албаны удирдах албан тушаал эрхлэх, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагад ажиллахыг хориглоно. 3. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20-р зүйлийн 21, 22-т заасныг зөрчсөн нь Монгол улсын үндсэн хууль, Монгол улсын их хурлын тухай, Монгол улсын ерөнхийлөгчийн тухай, Монгол улсын засгийн газрын тухай, Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гин буруутай нь тогтоогдсон бол тухайн албан тушаалтныг чөлөөлөх, огцруулах, эргүүлэн татах үндслэл болохыг тус заасан байна. Албан тушаалын хувийн ашиг сонирхлоо давамгайлсан үед авилга үүсдэг. Нийтийн эрх ашиг сонирхлыг эрхэм болгож ажиллая.